Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр хүнсний зохицол болон үл зохицлын талаар мэдээлэл хүргэхээр бид хоёр хамтдаа ингэж сууж байна. За, намайг сонин сайхан юу байна? Энэ бид хоёрын анхны дугаар шүү дээ, тийм ээ? Сайн уу? За танд болон бүх сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За, баярлалаа. Хамгийн анхныхаа дугаарыг хийж аваад амар баяртай байна. Бас айгүй нэгсэн догтлоо ч юм уу сандарчи. Та сайн бидтэй? Сонин сайхан юу байна? Сүүлийн үед ямар ажлуудыг амжуулав? Сонин одоогор би их гоё тайван, яг миний нөгөө шалгалтаа өгч дуусаад нэг юм гоё завсар гардаг байхгүй юу? Дараагийн модуль эхлэх хүртэл тэгээ би гоё тайван нэг тийм enjoyдсан тийм маягтай байна. Тэгээд хичээл дуусаад би нэг ном эхлүүлсэн. Айгу сонирхолтой ном уншиж байгаа. Тэр нь болохоор нэг хүний амьдралыг одоо 3 янзаар харуулчихсан. Чи намайг Sliding Doors гэдэг кино харж ирсэн үү? Үзэж ирсэн үү? Gwyneth Paltrow-гийн тоглосон нэг кино. Үзэж байгаагүй юм байна. Тэр нөгөө ингэдэг байхгүй галт тэрэг рүү гүйсэн чинь галт тэрэгний хаалгам хаагдчихдаг байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө хаагдангууд нь хоцорсон гэсэн үг ажилта. Тэгээ хоцорсноос болж хойш нь болж байгаа амьдрал амжаад нөгөө галт тэрэгийн суудсныг бас харуулсан нэг амьдралаа ингээ харуулдаг кино байдаг байхгүй яг тэр шиг нэг хүүхдийг 3 өөр нэрээр нэрлээд тэгээ 3 өөр одоо амьдралыг харуулж байгаа тийм ном уншаад байгаа. Тэгээ тийм ном уншаад айгу гоё байгаа. Тэгээ би ч гэсэн яг чамтай адилхан анх удаага юм подкастаар мэдээлэл хүргэж хүмүүстэй ярилцж байгаа учраас надад бас жоохон тийм шин мэдрэмж гэх юм уу да тий жоохон сандраад ч юм уу яах бол гэсэн тийм мэдрэмж төрж байна. Надаар нэг тиймэрхүү сантай чамаар сони юу вэ? Чи бас нэлээх завгүй ах шиг байсан тий бас нэг би даалттай байсан уу? Тийм тэгсэн. Миний хувьд болохоор би даалт маань дууссан. Би энэ улирал би даалтаар нөгөө одоо хичээлүүдэд хаалдах тийм хичээлүүд сонгосон. Тэгээд 3 том би даалт болсон улирлын турш. Тэгээд тэрийг өгөөд эцсийн байдлаар ингээд хураалцсан. Тэгээд энэ улирал ингээд дууссан байна. Тэгээд би нэг харшилт үүсгэгч хүнсийг танилцуулах талаар юм гарын авлага гаргаж байгаа. Тэгээд тэрэн дээрээ сүүлийн үед нэлээд суугаад Монгол руу эмчлээ редактортай өгчөө тэрийг хүлэнгээ бас өөрөө дахин уншаад үсгийн алдаа найруулгын юу байна тэрийг хараад тэгээ бас амжилтын байдалтай байна уу. За тэгвэл өстой хэрэгтэй гарын авлага гаргах гэж байгаа юм биш үү? Одоо сүүлийн үед харшил айгүйх нэмэгдээд байгаа болохоор тэгэхээр яг үүнтэй уялдуулаад хоёлаа бас хүнсний зохицол, үл зохицлын талаар ярихаар өнөөдөр хоёр талаас залгаж байгаа тий. Тэгэхээр ер нь энэ талаар чи юу гэж боддог вэ? Хүнсний зохицол, үл зохицлын талаар? Надад одоо ирж байгаа мессежүүдийг ингээд англиад үзэх юм бол хүнсний зохицлын талаар асуултууд бас нэлээд их ирсэн юм байлээ. Жишээлх юм бол би хүүхдтэй энэ хоолыг одоо ногоог өгөх гэсэн юм аа. Тэгээд хооронд нь хольж болдоггүй ногоо гэж байгаа юу? Хооронд нь хольж болдоггүй жинс гэж байгаа юу? Нохож хийж өгөх гэсэн чинь тэр талаар мэдэх хүсэлтэй байна гэсэн асуултууд айгүй их ирдэг. Тэгээд яг энэ одоо хүнсний зохицол гэдгийг эхлээд ярихаас өмнө би тэгэхэд нэг жижигхэн шинэ хичээлийн талаар ойлголт авчвал зүгээр юм шиг санагдсан. Тэрний үгээр бид нар ингээ өдөр бүр хоол хүнснээсээ төрөл бүрийн шимт бодисуудыг авч байгаа тий. Нийт үндсэн 6 шимт бодис байдаг. Уураг, өөхтөс, нүүрсүс, аминдим, эрдэс бодис, ус тий. Эдгээр шимт бодисууд бидний биед орохдоо бие биедээ ингээ нөлөөлж идэг. Зарим нь хамтдаа хэрэглэхээр биедээ ингээ туслаад шимэгдэлтийг нь илүү сайн нийлүүлдэг одоо дэмжиж өгдөг болов зарим нь одоо нэгнийхээ шимэгдэлтийг саармагжуулаад блоклчдаг ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ харилцан нөлөөллийг бид нар одоо хүнсний зохицол гэж ярилдаг. Яг бид нар шинэ хичээлийн одоо энэ хүнсний зохицлын талаар сайн мэдэх ёстой гэж та үзэж байгаа вэ? Миний хувьд болохоор яг өөртөө чи адилхан ингээд нэг хоол хүнсний талаар эхлээд бид тодорхой мэдлэг авах хэрэгтэй юм шиг санагдтыг. Хүнсний зохицол, үл зохицлын талаар ярихаас өмнө чи сая хэллээ шүү дээ тий. Одоо
бичил шимтгийжээ л дээ. Тэр нь болохоор эрдэс бодис амьд эм. Тэгээд макро гэхээр нүүрс ус, уураг, өөх тус гэд. Энэ бүхнийг бид ингээд цогцоор нь дандаа хэрэгэлдэг. Одоо бид ингээ хоол идлээ гэж суухад энэ 3 бүлгээс одоо саяны миний хэлсэн нүүрс ус, уураг, өөх тосноос хольж дандаа хэрэгэлдэг. Угаасаа тэгж хооллоод үнийг нь бидний бие зохицуулах чадвартай. За жишээлбэл нэг тусам талах идлээ гэж бодъё л да. Тэгэхээр талахыг бид бүгдээр нүүрс ус гэдээ бүгдээрээ сайн мэднэ. Яагаад тэгэхээр талах, нүүрс ус гэдээ ингээд автоматар ярьсаар байгаа сурцсан. Гэхдээ нэг тусам талах идлээ гэхэд за 30-40 г талах идлээ гэхэд үүнээс нэг 10-аас 20 г нүүрс ус, тэгээд нэг 2-оос 5 г уураг, тэгээд 1 г ч юм уу тэрнээс бага нь өөх тус байдаг. Гэхдээ бид яагаад үүнийг нүүрс ус гэдээ нэрлэдэг вэ гэхээр дийлэнх нь юу вэ? Хамгийн илүү их агуулж байгаа тэр зүйлээр нь ингээд ангилчихж байгаа байхгүй. Тэгэхээр би үүгээрээ юу хэлэх гэсэн бэ гэхээр би зөвхөн нүүрс ус идэж яана гэж сууж байгаа ч гэсэн цаана бас л нөгөө уургийг ч агуулж идэг, тосыг ч агуулж идэг. Нэг өсөндөө 3 төрлийн юмыг бид хэрэглээд тэрийг бидний бие задлаад цааш нь одоо шингээж байгаа. Махан дээр ч гэсэн ялгаагүй би зөвхөн мах иддэг гэж сууж байгаа, бор мах идэж байгаа гэж сууж байгаа ч гэсэн энэ цаанаа бас өөх тос агуулж идэг. Тэгэхээр бидний бие угаасаа энэ хоол хүнсийг ингээд дангаар нь биш ийм холимог байдлаар нь хүлээж аваад цааш нь задлаад зохицуулах юм чадвартай. Гэхдээ одоо жишээ нь хувь хүний онцлогоос хамаараад одоо чи бид хоёр хамт суугаад яг адилхан хоол хүнс идлээ гэж бодъё те. Тэгэнгүүт надад яг ингээ гоё зохицсон мөртлөө чамд зохицохгүй байж болно. Тэгэхээр чиний хувьд тэр хоол хүнс үл зохицолтой орчиж байгаа жишээ авах юм бол хоёулаа хамт суугаад би милкшейк уусан гэж бодъё л да. За би гүзээлцгэнтэй, банантай ийм сүйтэй ингээ хооронд нь холиод блендерсэн милкшейк хоёулаа хамт уулаа. Тэгсэн чинь жоохон байжгаад чиний гидстэй эвгүүрхээд гидс дүүрсэн гэж бодъё те. Тэгэхээр тэр цаад шалтгааныг ингээд аваад үзэхээр магадгүй нөгөө чиний бие тэнд агуулгадж байгаа сүүнээс орж ирж байгаа юмыг задлах боломжгүй. Тэрэнд агуулгадж байгаа жимснээс орж ирж байгаа нэгдлийг задлах юм боломжгүй ах юм бол одоо юм шинж тэмдэг үүсээд ингэснээрээ чиний хувьд тэр хоол хүнс үл зохицол тий. Миний хувьд ямар ч асуудалгүй маш гоё таашаагаад цааш нь асуудалгүйгээр шингэж байгаа учраас миний хувьд тэр хоол хүнс зохицоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нөгөө яг ийм ерөнхийлж үзэхээсээ гадна бас хувь хүний онцлогийг бас анхаарч үзэх хэрэгтэй юм ба. Яг зохицлыг ярихаараа. Гэхдээ яг чиний эхэлж тайлбарласанчлан хоорондоо зохицдог хүнс гэж байгаа. Хоорондоо зохицохгүй те бас хүнс гэж байгаа. Тэрийг болохоор хүнс гэдгээсээ илүүтэйгээр тухайн хүнсэнд агуулгадж байгаа тэр шимт бодисууд нь өөр хоорондоо нэгнийхээ хэрэгтэй ямиг блоклдог ч юм уу те. Аль эсвэл хооронд нь зохицуулахаар бүр сайн үйлчлэгээтэй болчихдог ийм юмнууд байгаа. Зөв үү? Яг зөв. Тохиолдлууд. За тэгэхээр хоёулаа одоо шимт хичээлийн одоо энэ хүнсний үйл болон зохицлыг ярихдаа хид хідэн ойлголтын дараа ярих шаардлага үүсэж байгаа тий. Синергизм гэж нэг ойлголт байгаа. Антагонизм гэж байгаа. За тэгэхээр илүү нөгөө сонсогчдтой илүү ойлгомжтой болгох үднээс эхний удаад би синергизм гэдэг ойлголтыг тайлбарлаж өгөөд антагонизм гэдгийг нь тайлбарлах илүү гоё ойлгомжтой болох гэж бодож байна. За тэгье. За синергизм гэж яг юуг хэлээд байгаа вэ гэхээр хоёр одоо шимт бодис хамт орж ирэхдээ бие биендээ тус болоод дэм болоод нэг нэгнийхээ шимэгдэлтийг дэмжиж өгдөг процессыг хэлж байгаа гэж ойлгож байна. За жишээлх юм бол бид нэр хамгийн өргөнд хэрэгэлдэг витамин С тий. Витамин С маань өөрөө төмөртэй хамт хэрэглэх юм бол төмрийн шимэгдэлтийг дэмжиж өгдөг. Тэгэл юм бол махыг идэхдээ махан дээрээ нимбэгний шүүсийг жоохон нэмээд эсвэл лимоны шүүсийг жоохон ингээд тусаагаад идэх юм бол түүнд агуулгадж байгаа төмрийн шимэгдэлт нь илүү нэмэгдэж өгнө гэсэн. За дараагийн бас нэг жишээ гэх юм бол цайр болон витамин А-гийн хослол байдаг. За цайр нь болохоор витамин А-г бид илүү шингэхэд
тусалдаг. Тэгэхээр цайрын сайн хүүсүүд бидний хоол тэжээлт юу байдаг вэ гэхээр мах байдаг тий. Тэгэхээр махныхаа хажууд одоо баг зэрэг луун идэх юм бол тэр луун дагуулгадж байгаа витамин А бидний бие авах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр ямар хүнсийг ямар хүнстэй хэрглэж байна вэ гэдгээс шалтгаалаад тухайн хүнсэнд агуулгадж байгаа шимт бодисууд бие бинийгээ дэмжиж байгаа энэ одоо үзэгдлийг бид нар синергизм гэж нэрлэдэг. Тэгэхээр яг хоол хүнс нэгнийхээ үйлчлэлийг дэмжиж байгаас гадна хоорондоо нэгнийхээ үйлчлэлийг хаадаг одоо нэг хүсэндээ блоклдог ийм шимт хичээлүүд бас байгаа. Үүнийгээ бид шимт хичээлд юу гэж үздэг вэ гэхээр антагонист гэж нэрлэж байгаа. За энийг антагонистик гэдгийг одоо монгол хэл дээр тайлбарлал юу гэж буух вэ гэхээр жишээлбэл одоо ном зохиол дээр хоёр эсрэг дүрийн бааtruуд байна тий. Хоорондоо сөргөлддөг. Эсвэл харилцаан дээр аваад үзэх юм бол хоорондоо тийм найрсаг биш. Харин шимт хичээл биологи дээр аваад үзэх юм бол хоёр бодис нэгнийхээ одоо үр нөлөөг нь хаагаад саармагжуулаад боогдуулж байгаа. Түүнийг хэлж байгаа. Тэгэхээр антагонистик гэхээр одоо жишээ нь хоёр өөр хоол хүнсийг хамтд нь хэрэглэнгүүт нэгнийхээ үр нөлөөг бууруулах нь шүү дээ. Тэгэхээр яг эргээд бид тухайн хүний онцлогоос хамаарат явчихж байгаа юм бас. Жишээлбэл чи сая хэлж штэ тийм нөө төмрийн шингэцэг одоо дэмждэг гэдээ ярьж штэ тий. Тэгэхээр айгүй гоё жишээ чи авч ин л да төмөр гэд. Яагаад төмөр айгүй чухал вэ гэхээр ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд одоо энэ подкастыг сонсож байгаа эмэгтэйчүүдийн хувьд төмрийн одоо дуталтай хүмүүс байх юм бол үүнийг бас сайн сонсох хэрэгтэй. Яагаад тэгэхээр би бас нэлээд хэдэн жилийн өмнө хүүгээ баг байхад төмрийн дуталд орж исэн байхгүй. Тэгээд төмрийн дуталд орохоор ядарна, амархан ядарна. Тэгээд бидний бас ус унана. Тэгээд ер нь л нэг тийм амархан ядардаг болчихдог. Тэгэхээр төмрийн дутлаас гарахын тулд бид төмрийн шингэцийг дэмждэг чиний сая хэлсэн тэр гоё санаа шүү дээ тий. Одоо төмөр агуулсан хоол хүнсэн дээр витамин С-г нэмэхээр төмрийн шимэгдэлт нь сайхан нэмэгддэг гэд. Яг энэ аргыг хэрэглээд гоё цааш нь яваад ах юм бол бид бас төмрийнхоо level одоо төвшин бас нэмэгдүүлэх боломжтой. Тэгээ би нэг юу уншиж байсан судалгаа тэр санаанд орчихлоо. Энэтхэгт хүүхдүүд дээр хийсэн ийм судалгаа байсан. Тэгээ тэр хүүхдүүд дээр юу өгсөн бэ гэхээр ийм төмөр шингэсэн тэгээ кальцтай ийм юу өгöd ийм хоол өгöd ингээд үзсэн чинь төмрийн одоо шимэгдэлт нь 18-аас 27%-аар буурч исэн. Гэтэл одоо энэ хоол хүнсэн дээр нэмээд витамин С өгöd гэсэн чинь нөгөө төмрийн шимэгдэлт нь 2-4 дахин буцаад нэмэгдсэн ингээд. Тэгээд чамайг нөгөө мах хэрэглэхдээ ч юм уу төмөр агуулсан хоол хүнс хэрэглэхдээ дээр нь витамин С нэмэрээ гэж байгаа нь надад их таалагдлаа. Тэгэхээр одоо бид нөгөө ямар хоол хүнсэнд төмөр агуулгаддیں, ямар хоол хүнсэнд витамин С агуулгаддیں гэдгийг бас мэдэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр миний сахар номд яг жишээ болгоод одоо жишээлбэл ийм хүнсэнд витамин С байгаа, ийм хүнсэнд төмөр байгаа гэдээ бас бичсэн байгаа. Тэрнээс бас харж болно. За тэгээд эргээд нөгөө хоорондоо зохицдгүй хоол хүнс гэд ингээд ярихаар хоол хүнсний агуулж байгаа тэр ашигтай болон витамин тэгээд амин буюу витамин эрдэс бодисын талаар ярих бас шаардлагатай болчихж байгаа. Жишээлбэл бид нар айгүйх ингэдэг штэ. Одоо хоол идэнгүүтээ цай уудаг хүмүүс байдаг штэ тий намайг сүүтэй цай. Тэгэхээр тэр сүү гэдэг маань сүүнд кальц агуулгадж байгаа. Тэгснэ одоо хоол голдуу махтай хоол идж байгаа тий маханд төмөр агуулгадж байгаа. Гэтэл энэ кальц төмөр хоёр бас хоорондоо ингээ өрсөлддөг гэх юм уу та. Тэгэхээр болж өгвөл энэ цайгаа энэ махтай хоолноос ингээ хол дор хаяж 2 цагийн дараа ингээд хэрглэж явахгүй болвол одоо төмрийн шимэгдэлтийг бууруулад байна гэсэн үг. Тэгээд дээрэс нь энэ цай кофенд бас юу агуулгаддаг вэ гэхээр tannins гэд бодис байгаа. Энэ tannins гэд бодис нь ургамлын гаралтай ургамлаас орж иж байгаа тэр төмрийг бас шимэгдэлтийг нь бууруулдаг.
Тэгэхээр бас л бид цай хоолоо жоохон тийм юунасаа хоолносоо тусдан тий ядаж нэг 2 цагийн зайтай хамтд нь шууд ингээ хэрэглэх нь нэлээд тийм муу харин тусад нь хэрэгжилж байвал их зүгээр гэсэн санааг л хэлэх гээд байхгүй юу? Айл талаас кальц талаасаа ч тэр танин талаасаа ч тэр яг үнэ. Тэгээд бас нэг хоорондоо хоолны үл зохицол гэдэг ингээд ярахаар хоорондоо бас одоо бусад хоол хүнснээс орж иж байгаа тэр зүйлсийг бууруулдаг нэг юм байна. Тэр юу гэхээр одоо шоош, буурцаг, бүхэл үрийн хүнсэн дагуулгаддаг файтик асид гэж нэг юм байна. Фитийн хүчил. Тэгээд ингээд ярангуут тэгвэл нөгөө шоош буурцаг бүхэл үрийн хүнс ч муу юм болов уу гэд ингээд айсны хэрэггүй. Гол нь тэр фитийн хүчил буюу файтик асидыг бууруулахын тулд боловсруулалтанд анхаарчих болж байгаа. Жишээлбэл яаж боловсруулалтанд анхаарах вэ гэхээр талхан дээр аваад үзээ л да. Талхан дээр жишээлбэл фитийн хүчлийг нь яаж бууруулах вэ гэвэл нөгөө их хөрөнгөний талах гэж юм тий. Их хөрөнгөний талах маань эсгэлтийн явцад тэр фитийн хүчил нь буурчж байгаа учраас зүгээр ингээд газ болгоцсон одоо дрожжоор болгосон тэр хөөлгөж байгаа тэр талхтай харьцуулахад эсгэлтийн явцад энэ фитийн хүчил нь буурж байгаа учраас сайн байгаа. Яагаад фитийн хүчлийг бид бууруулад хэрэглэсэн дээр вэ гэхээр дахиад л нөгөө төмөр чиний түрүүнд дурдсан цайр, магний, кальци гэдэг энэ эрдэсийг шингэхэд нь бас саадчруулдаг. Гэхдээ дандаа муу биш. Яагаад гэвэл фитийн хүчил бас антиоксидант буюу бидний нөгөө эсийг хамгаалах үйлчилгээтэй энэ зүйлийг бас агуулж идэг. Тэгэхээр гол нь нөгөө боловсруулалтанд анхаарад өгвөл их сайн байна. Тэгээд фитийн хүчил гэдээ ярихаар лектин гэдээ бас гараад ирж байгаа. Лектин бас нөгөө ургамлын гаралтай хоол хүнсэнд дагуулгддаг. Ялангуяа шушинд их байдаг. Тэгээд ялангуяа улаан өнгөтэй шушиг дутуу болгоод сайн болгохгүйгээр дутуу болгоод хэрэглэх юм бол одоо нөгөө ашигтай шимт хичээлийг хаахаас гадна гидсийг одоо эвгүүргэх, гүйлэх зэрэг шинж тэмдэг үзүүлдэг учраас бас л сайн дэвтэйгээд гүйцэд болгоод хэрэглүүл аюулгүй. Тэгээд эслэг агуулсан дээрээс нь уураг агуулдаг учраас энэ төрлийн одоо ургамлын гаралтай хоол хүнсээ бид айхгүйгээр гол юутай яаж хэрэглэж гин үү, яаж боловсруулж хэрэглэж гин вэ гэдэг дээрээ л анхаарал өгчвөл асуудалгүй. Яг үнэ. Антагонизм дээр бас нэг ярих зүйлтэй гэх юм бол кофеин, кальц гоё юмслууд байгаа тий. Кофеиныг одоо өндөр тунгаар хэрэглэх юм бол кальцийг одоо шинсээр ингээ биеэс гадагшлуулах үйлчилгээтэй байдаг тий. Тэр кальцийг илүү их хэрэгцээтэй хүмүүс байдаг ч жишээлх юм бол кальцийн дутагдaltaй эсвэл жирэмсэн хөхүүл ээж нар тий. Яс сэрэгжилттэй өндөр настай эмэгтэй хүмүүс маань кофе айгүй гуудаг өдөрт одоо 4-5 аяга уудаг болоод бас кальцийн дутагд орох эрсдэл нь нэмэгддэг. Тэгэхээр нөгөө олон улсын одоо зөвлөмжүүдэд хоол тэжээлийн зөвлөмжүүдэд ялангуяа жирэмсэн болон хөхүүл ээжүүдийн кофений хэрэглээг одоо яг энгийн хүмүүстэй харьцуулахад нэг дахин бууруулж өгсөн байдаг. Тэгээ энгийн хүн 400 мг-ыг авах хэрэгтэй байдаг болвол жирэмсэн болон хөхүүл ээж маань 200 мг хүртэл хэмжээгээр кофенийг авах хэрэгтэй байдаг. Тэгээ энэ цаанаа ямар учиртай вэ гэхээр кальцийн нутагт орох одоо энэ эрсдлийг нь бууруулж өгч гинэ гэж ойлгож болно гэсэн үг ээ. Яг зөв. Яг нэлээх кофе уурчингууд 0 явах шаардлага гараад идэг шүү дээ тий. Тэгэхээр бид байгаа нөгөө хэрэгцээтэй хүний бид хэрэгтэй тэр эрдэс бодисыг биеэс гадагшлуулаад байгаа учраас ингэж зөвлөж байгаа. Тэгээд хоёлаа ер нь цаашдаа дахиад дугаар бэлтгэхдээ кофены талаар бас ярилцвал зүгээр юм болов гэж гинт санаанд орж ирлээ. Яагаад тэгэхээр кофе уудаг, кофен дуртай хүмүүс маш их байгаа. Тэг яаж юутай зохицуулж уувал зүгээр. Би бас өөрөө кофен дуртай. Чи бас кофе уудаг тийм үү? Тийм. Тэгэхээр кофены талаар бас ярил их зүгээр юм болов гэж санаанд орж ирж байна. Тийм. Кофены талаар бас нэлээд нөгөө зөрүүтэй ойлголтууд аяг байдаг юм шиг санагдсан. Нөгөө хүмүүс ялангуяа жирэмсэн болон хөхүүл ээж нар одоо надтай холбогдож байгаа хүмүүс ч ихэвчлэн бага насны хүүхэдтэй эсвэл жирэмсэн юм хүмүүс хөхүүлдэг хүмүүс байдаг. Тэгээд яг кофений хэрэглээний талаар бас зөндөө
дуудаг болохоор тэгээ хүүхдийн хоол тэжээлч гэсэн одоо энэ кофений хэрэглээ гэдэг зүйлийг маш чухалчилж авч үздэг болохоор яг энэ талаас мэдээлэл хүргүүл хүмүүс бас айгүй чухал мэдээлэл болох байх гэж бодож байна. Яг зөв. Яагаад тэгэхээр кальцийг ялангуяа 20 хүрэхээс өмнө одоо нөгөө банкар ингээд аваад ярих юм бол банкнда их мөнгөтэй байх юм бол тэтгэврт гарсан хойно одоо амьдралыг enjoyдох тэтгэврт гарсан хойно одоо аялах зугаалах энэ мөнгөө бүрдүүлчихэж байгаадаа яг адилхан 20 хүрэхээс өмнө кальцаа хангалттай одоо биендээ бүрдүүлж аваад дээрээс нь жоохон тийм хүчний дасгал ч юм уу хүнд юм өргөх ч юм уу өөрийнхөө мэдээж биедээ таарсан хэмжээний жин өргөх ч юм уу эсвэл нөгөө спортоор хичээлээд ингэхээр биеийнхээ тэр ясныхаа кальцийг сайн хуримтлуулад авах боломжтой. Тэгэхээр яг энэ үедээ кофеин өндөр хэрэглээд авах ер нь их муу. Ялангуяа залуу насндаа залуу насндаа кофеин өндөртэй, кофеин зөвхөн кофегоор орж ирэхгүй бас нөгөө энергийн ундаа гэж байдаг нэлээд өндөр сахартай спортын ундаа гэж нэрлэдэг. Энэ ундаа хүүхдүүд залуучууд их уудаг. Тэгэхээр яг эд сайхан кальцийн нөөцөө биедээ хуримтлуулж ялангуяа ясаа бэхжүүлж авах энэ үедээ кофеин их өндөр хэрэглээд байх юм бол биеэс ингээ гадагшлаад тэгээд чи бас ярьж байна жирэмсний үе тэгээд цэвэршилтийн үе гэдэг энэ үед эмэгтэйчүүдэд бас кальц дутах их аюултай нөгөө яс хэрэгждэг учраас. Тэгэхээр энэ нөгөө хоолны зохицуулалт дээрээ бас кальцийн шингэцийг нь дэмжсэн ийм хоол хүнсээ. Тэгээд дээрээс нь төмөр бас нэлээд чухал. Эрчүүдийн хувьд бол харьцангуй гайгүй. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол төмрийн дуталд орох энэ асуудал нэлээд их байдаг. Тэгээд яагаад тэгэхээр бид эмэгтэйчүүдийн хувьд биений их хэмжээгээр ирдэг ийм эмэгтэйчүүдийн хувьд нөгөө цусаар дамжуулаад бас төмрөө алдчихдаг. Энэ өсвөр насны охтууд дээр бас их анхаарч энийг хилж өгөх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр буцаад нөгөө төмрөө нүхэхийн тулд цай кофегоо уухдаа төмөр агуулсан хоолноосоо хол зайтай ингээд уугаад ах юм бол нөгөө төмрийнхөө шингэдэлтийг дэмжинэ. Тэгээд 2019 оны энэ юу байгаа байхгүй дүн байгаа. Тэгэхээр 15-аас 49 насны эмэгтэйчүүдэд 2019 оны одоо энэ тооцоогоор статистикаас харахад нийт дэлхийд даяар 15-аас 49 насны эмэгтэйчүүдийн 29.9% нь төмрийн дуталтай. Анемиа гэж хэлж байгаа төмрийн дуталтай гэдэг нь бүр төмрийн дутлалын гаралтай цус багталтай. Яг үнэ. Төмрийн дутал үүдэлтэй цус багталт. Яг зөв. Ийм юутай байна гэсэн үзүүлэлт байгаа байхгүй. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бид хоёрын яриад байгаа энэ зүйлийг бас хэрэгжүүлээсэй амьдрал дээрээ. Ялангуяа залуу охтууд, бүсгүйчүүд маань хэрэгжүүлээсэй. Тэгээд төмрийн нөөц гэж байгаа ферритин гэдэг одоо цусны шинжилгээ өгөнгөт цусанд эргэлдэж байгаа тэр төмрийн хэмжээнээс гадна төмрийн нөөц нөөцлөө цаана бид байж идэг тэр ферритинийхаа хэмжээг бас үзүүлээд хэрвээ дутуу байх юм бол эртнээс төмрийн бэлтгэл уудаг юм уу, саяны аргуудыг хэрэглэдэг юм уу одоо жишээ нь шорш, спинач, бууцаа, мах гэдэг төмөр агуулдаг хүнсээ сайн хэрэглээд дээрээс чиний төрөвчийн өгсөн гоё зөвлөгөө хоол хүнс хоорондоо энэ зохицолтолгоог нь дэмжиж витамин С-тэй хамтд нь хэрэглээд ах юм бол төмрийн шимэгдэлтэй сайхан дэмжих нэ. Яг гоо ингээд бид хоёрын яриаг сонсохоор ингээд хитрхи их төмөр кальц дээр тулгуурлаад яриад байгаа юм шиг мэдрэмж авч магадгүй. Гэхдээ бид нар ингээд нөгөө дэлхийд даяар хүн амд хамгийн их дутагдах эрсдэл байдаг зүйлийг одоо шинэ бодисуудыг илүү түлхүү авч үзээд байгаа тий. Саяхан Монгол улс хоол тэжээлийн 6 дугаар судалгааныхаа тайланд танилцуулсан. За энэ дээр би нөгөө хүүхдийн хоолтой холбоотой мэдээлэл хүргэдэг болохоор илүү түлхүү хүүхдийнх нь хэсгийг аягүй уншдаг байхгүй. Тэгээ эндээс үзэхэд бага насны хүүхдүүдийн дунд Д амин дэм, А амин дэм болон төмрийн одоо гаралтай үүдэлтэй цус багталтай өндөр байна гэсэн үр дүн байсан. Энэ нь болохоор 2017 онд хийгдсэн 5 дахь судалгааны үр дүнгээс бол нэг тийм сайжирсан үр дүн харагдаагүй. Тэгэхээр ч одоо хэдэн жилийн дараа хийж байгаа судалгаа гэсэн үг вэ?
2017-оос 2024 гээд 7 жил болсон байна тий. Тэгэхээр 7 жилийн хугацаанд ч гэсэн энэ үр дүн сайжраагүй байна гэдэг маань бид нар хүүхдийнхаа хоол тэжээлд бас анхаарах шаардлагатай гэлтгэж байгаа нэг илэрхийлэл болж байгаа гэж үзэж байгаа. Тэгээд би сая 2022 онд нөгөө судалгаа хийж явахдаа хоол шинжилгээ жилийн одоо багц нартай ярилцж байхад одоо бага насны хүүхдүүдийн дунд ясны сэргэжилт айгүй өндөр байгаа талаар айгүй их нөгөө санаа зовнилтой ярьжсэн хичээлүүдээр ч гэсэн айгүй их энэ талаар дурдчихсэн. Тэгээ энэ бас би юутай холбоотой гэдэм бол уг нь бид нар чинь сүү цагаан эдэний хэрэглээ айгүй өндөр шүү дээ тий. Гэтэл яагаад ингэж одоо ясны сэргэжил явагдаж байна гэдгийг ингээд харахаар хариулт нь бол ингээд хүн болгоны нүдэнд ил тутам байгаа. Тэр юу вэ гэхээр хийж үлсэн ундаа. Хийж үлсэн ундааны хэрэглээ бол Монголд хүүхдүүдийн дунд бол маш элбэг байгаа. Та ч гэсэн Монгол явах үедээ бас ингээ анзаарсан бах тий. Тэг хийж үлсэн ундаанд маань тодорхой хэмжээгээр кофеин агуулгадж байдаг. Тэг кофеин маань сайн хэлсэнчлэн кальцийн одоо нөгөө шингэдэлтэй бууруулдаг тий. Кальцийг биеэс зайлуулах үйлчлэгтэй байдаг болохоор ялангуяа яг энэ ясн одоо бүрэлдэж бэхжиж байгаа энэ чухал үед бүгдтэй хийж үлсэн ундаа хэрэглэхгүй байх тал дээр маш анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. За тэгээд кальцийн одоо тий энэ хэрэгцээ өндөр байгаа үед бид нараас Д амин дэмийг орхитуулж болохгүй тий. Яагаад гэвэл Д амин дэмийг бид нар сайн авч ээж кальцийн шимтгэлт маань бас сайн явагддаг гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлбэл зуны улирал сүү цагаан эдийнийхээ хэрэглээг нэмсэн бол бүгдээ тэр чигээр одоо тэр чинээгээрээ гадаа нарны гэрэлт те байлгах тийм боглуулах те голтойс хамт яг үнэ биеийн хэсгүүдийн айл боломжит хувилбараараа ингээд ил гаргаад ингээд наранд гаргах нь нөгөө сүү цагаан эдээнээс авч байгаа айлцыг маань илүү сайн шимтэж өгөхөд болдог гэсэн үг. Манай хүү хараа нэрийн дуталтай байхгүй юу. Тэгээд бид хоёр одоо нөгөө идэх болгондоо хөвчлэн ингээд хажууд нь одоо жишээлбэл лимоны шүүс дээр нэмээд өгөх эсвэл араас нь десертанд нь буюу амттанд нь жүүрч нэгдүүлсэн жүүрч өгөх ч юм уу иймэрхүү байдлаар үгүй. Тэгээ нэг сонирхолтой нөгөө яриа санаанд орчлоо. Би хүүхдтэй тэгдэг манай хүү. Би зүгээр махыг ингээд идэж болохгүй та яагаад заавал араас нь ингээд нэгний шүүс цаад эсвэл ингээд жүүрч идэх гэдэг юм бэ гэн мэддэг байхгүй. Нөхөд чи ингээд найзтайгаа тоглохоор чамд гоё хөвгчлөлтэй байдгүй эсвэл ганцаараа тоглохоор гоё байдгүй гэдэг манай хүү. Мэдээж ээж найзтайгаа тоглохоор л гоё шүү дээ. Тэгвэл яг тэрнтэй адилхан хоол хүнс ч гэсэн ганцаараа байхаас илүүтэйгээ хоёулаа байх юм бол миний хүүгийн биеийг одоо тий илүү сайн үйлчлэл үзүүлдэг. Тэгэхээр миний хүү ингээ хаг хэдүүл аягүй сайн ингээд манай хүү аягүй сайн хүлээж авдаг. Тэгээ нөгөө хоол хүнсийг бид нар хүүхдтэй өгөхдөө ингээ ганцаараа яриад юм уу дотроо бодоод авахгүй бас хүүхдтэй яагаад ингэж идэх ёстойг нь тайлбарж өгöd ах юм бол хүүхэд тэрийг аягүй сайн хүлээж авдаг. Тэгээ сайн хүлээж авна гэдэг маань ирээдүйд бидний тий нөгөө одоо захиргаанаас гэх юм захиргаа их айгүй хэмжүүмгөө байна. Одоо нөгөө хяналтаас тий одоо хяналт гэхгүй хамгааллаас гэхгүй би даах насандаа хүрээд ирэхээр тэр дадлыг нь суулгаад өгч юм бол тэрийг ингээд хадгалаад аваад явах боломж нь үүсдэг. Тийм болохоор энийг бас аягүй сайн байна. Яг үнэ. Бид юу идж ууж ширээн дээрээ юу хослуулж хэрглэж гин тэрийг л харж хүүхдүүд суралцж байгаа учраас зарим зүйлийг юус автоматар тий ингэдэм байна гэд бидний хийж байгаа үйлдэлээс хараад сураад авцсан байдаг шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөө эхлээд шимт хичээлийн талаар ойлголтоо сайн нэмэгдүүлээд тэгээд өөр дээрээ хэрэгжүүлээд эхлэнгүүт дагаад хүүхдүүд маань бас тэрийг дуурайгаад жишээ аваад амьдрал дээрээ хэрэгжүүлээд ингээд одоо яг жинхэнэ эд бие даагаад басанд хүрээ тэгээд явандаа нөгөө эд нас гэж байдаг жинхэнэ одоо өөрийнхөө зорилготоо хүрэх гээд ингээд явж явах үедээ эрүүл мэндийн асуудал байхгүй. Одоо жишээлбэл эмэгтэйчүүдийн хувьд 40 гараад тий эрчүүдийн хувьд ч гэсэн одоо 50 гараад ингээд явхад одоо буцаад нөгөө кальц гэдэг шимт хичээл рүүгээ эргээд ороход яг нөгөө ясны сэргэжилт байхгүй багтай яг гоё юм эрүүл эд бүтээх насандаа асуудалгүй юм байх боломжтой. Яагаад тэгэхээр бидний одоо бие организм бие мах бод маань юу идэж ууж байгаагаас бас нэлээд хамаарч байгаа. Юу сонсож гин, юу үзэж харж гин тий.
орчны нөлөө маш их байгаа. Тэгэхээр баг дээр нь гэдэг шиг нөгөө баг наснд нь гол нь хоол хүнсээр тэтгээд дээрэс нь энэ яг чиний хэлж байгаатай адилхан шим тэжээлийн талаар хүүхдтэйгээ сайн илэн далангүй ярилцаж байх юм бол цааш нь аваад явчихна. Тэгээд хэрэгжүүлэхтэй ч гэсэн амархан. Тухайн үедээ эсэргүүцэж байгаа юм шиг мөртлөө толгоондоо яг суулгаад авцсан л байдаг байхгүй тийм ээ хүүхдүүд. Толгоонд нь бүр сайн суучихсан. Тэгээд чиний сая хэлж байгаа витамин D-тэй холбогдуулаад ярихад хоол хүнсээрээ яаж нөгөө зохицлоор нэмэгдүүлж бас болох вэ гэхээр бяслаг тэгээ сүүн төрлийн сүүн бүтээгдэхүүн дээр нэмээд одоо сүүн бүтээгдэхүүнд кальц агуулгадж байгаа тий. Тэгэхээр түүн дээр нэмээд бас витамин D агуулгаддаг хоол хүнсийг бас ингээ хамтдан хэрэглэх юм бол илүү үр дүнтэй. Жишээлбэл хамгийн амархан жишээ нь өндгөн дээрээ бяслаг үрээд пармезан ч юм уу эсвэл ямар нэгэн өөрийнхөө дуртай бяслагыг хослуулад идэх юм бол бас кальц, витамин D хоёр хоорондоо юм нэгийгээ дэмжих үйлчлэгээтэй гэх юм уу да тийм. Ингэснээрээ цаашаага нөгөө ясны сэргчлэлтээс урьдчилан сэргийлэхэд бас амархан. Айгүй амархан шүү дээ. Бараг өндөг шарж иддэггүй хүмүүс ховорхон байх. Өндөгний харшилгүй л бол тий. Тэгэхээр өндгөө ерөөсөө дуртаар гараа бэлтгэлээ хутгаж болох уу, шарах уу тэрэн дээрээ ингээд бяслаг үрээд л ингээд амтан ч гоё болчихно. Дээрээс нь нөгөө хоол хоорондоо зохицлонч илүү сайжирна гэсэн үг. Тэгээд чи бас нөгөө витамин А-ны талаар дурдсных энэ одоо цус багталтыг бас бууруулахад витамин А тэгээд дээрээс нь цайр тэгээд бусад витаминуудыг ингээ холиод хэрэглэх юм бол энэ бас илүү энерги өгөөд эрч хүч өгдөг. Тэгэхээр витамин А-г агуулсан хоол хүнс бас юу ээж болох вэ гэхээр голдуу нэг улбар шар өнгөтэй гоё хүнснүүд байгаа шүү дээ тий. Лууван амтад төмс тэгээд дээрэс нь шорш нэмээд цайр агуулдаг хоол хүнсний жишээ гэх юм бол бас самар байгаа тий. Тэгээс яг самар бол миний түрүүчийн дурдсан фицийн хүчлийг агуулж байгаа. Гэхдээ самраа бас дэвтээгээд хэрэглэх юм бол эсвэл хуураад хэрэглэх юм бол фицийн хүчлэн буурдаг. Тэгэхээр самар их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс байх юм бол самраа ерөөс усанд хийгээд хэсэг байлгаад тэгээд дараа нь шарах шүүгэндээ хийгээд буцаагаад нөгөө нэг чигийг нь басахын тулд нэлээд урт хугацаанд байлгаж жагаад тэгээд энийгээ хэрэглэх юм бол нөгөө бусад төмөр цайр магний кальцийг тэр хаагаад байгаа блоклоод байгаа тэр фицийн хүчлэн багасчихдаг. Ингээд одоо самрынхаа ашигтай талыг нь аваад хэрэглээд ээж болно. Тэгээ энэ дээр бас нэг зүйлийг ингээд дуурчих юм бол нөгөө хоорондоо хамтдаа байж чинь хүний биед эерэг нөлөө үзүүлдэг бас шимтэг бодисууд байна л да. Юу вэ гэхээр жишээлбэл омега 3-ыг антиоксидант шинжтэй хоол хүнстэй хамт идэх юм бол энэ хүний биеийн одоо үргэлжлэлийг одоо эдгэж зүрх судас болон одоо дархлаанд илүү сайн амьуулдаг. За нөгөө талдаа нөгөө пробиотик болон пребиотик хүнсийг хамтдан хэрэглэх юм бол энэ хоёр маань одоо гидсний химийн одоо бичил биеийг дэмжиж өгдөг тийм. Яагаад тэгэхээр пробиотик нь болохоор ашигтай бактери, пребиотик нь одоо ашигтай бактерийн хоол тэжээл болдог. Тэгэхээр энэ хоёр маань нийлжээж одоо нэг цогт одоо төгс үйлчлэгийг үзүүлдэг ийм хүнс байдаг. Яг энтэй адилхан таны санаанд борж байгаа бас ийм төгс цогцдог хүнс байна уу? Одоо яг энэ тэжээл тагаасаа гэдэг ч юм уу. Би гоё жишээ хэлье. Одоо шоколадын дуртай хүмүүс нэлээд их байгаа бах. Тэгэхээр хар шоколадыг бөөрөлцгөнтэй хамт хэрэглэхээр энэ хоёр бас нэгнийхээ одоо ашигтай талыг нь дэмжиж үүгээрээ цааш нь яадаг вэ гэхээр биеийн нөгөө эсэргүүцэл сайжруулах, дархлааг дэмжих үйлчлэгээтэй. Тэгэхээр би бас нөгөө сахаргүй амттан гээд номдоо бөөрөлцгөн тэгээ хар шоколадтай бас жор оруулсан байгаа. Тэрийг одоо жишээлбэл гаднаас худалдаж авч байгаа бэлэн зүгээр ийм нэлээд өндөр сахарын агуулмжтай ийм бэлэн амттан авч ирснаас гэртээ ийм жоохон эрүүл мэндийг дэмжих талаас нь бодолцсон тий ийм амттан бас хийгээд хэрэгжилж ивэл бас зүгээр шүү гэдэг санааг өгмөр байна. Тэгээд бас нэг ярьсных нөгөө бас нэг юм санаанд орлоо. Юу вэ гэхээр
би түрүү нөгөө милкшейкэн дээр жишээ авсан шүү дээ, тий. Сүүг Аха. дээр нь ингээд жимс нэмээд тэгэхээр сургалт явуулж хахад бас нэлээд одоо энэ хоолны цогцлын талаар нэлээд их асуултууд их асуудаг. Тэгээд дээрэс нь хүмүүсийн дунд нэлээд их айдас байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Одоо энийг энтэй хэрэглэчүүл өстой аюултай юм гэнлээ гэдэг ч юм уу, тий. Энийг үнтэй хэрэглэчих юм бол яах болоо гэд айдас их байдаг. Жишээлбэл таргийг нэрстэй холиод хэрэглэвэл болох юм уу? Энэ аюултай биш үү гэж асууж байх жишээтэй, тий. Яг нь таргийг нэрстэй холиод хэрэглэх юм бол нэрсэнд агуулгадж байгаа антиоксидантын хэмжээг бага зэргээр бууруулна. Гэхдээ тэр таргны пробиотик, тий. Таргнаас орж иж байгаа пробиотик, тэгээд жимснээс орж иж байгаа эслэгийг бид авч чинь. Тэгээд амтыг нь сайжруулад өнгийг нь гоё болгож чинь. Тэгэхээр авж байгаа давуу тал нь бас байгаа шүү гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ асуудалтай хүмүүсийн хувьд асуудалтай гэхээр жишээлбэл сүүтэй жимсийг ингээ холиод милкшейк уухаар гидсэн дүүрээд бүр байж сууж чадахгүй байгаа хүний хувьд ярьж байгаа юм. Жишээлбэл энэ хүн дээр юу байж болох вэ гэхээр ингээ цааш нь ухаад үзэхээр фруктоз гэж нэрлэдэг энэ чихрийн нэг төрөл байгаа байхгүй. Энэ жимсэнд агуулгадж байгаа. Тэгэхээр энэ фруктозыг шингээх боломжгүй хүмүүс гэж бас байна. Энэ хүмүүс жишээлбэл фруктозыг нэг дор их хэмжээгээр хэрэглэчих юм бол эцнийг хүргэдэг. Яагаад тэгж байгаа юм бэ гэхээр одоо энэ фруктозыг цааш нь дамжуулдаг юм. Одоо завиар жишээ аваад хэлэх юм бол гол гатлахтаа бид зав дээр суугаад нөгөө эрэг дээр нь гардаг шиг фруктозыг ороод ирэхээр нь цааш нь дамжуулаад эс рүү явуулж өгдөг юм одоо уург байдаг аахгүй GLUT5 гэдэг GLUT5 гэж тэмдэглэдэг. Тэгэхээр энэ GLUT5 багасчихсан ч юм уу эсвэл энэ GLUT5 алга болчихсон хүмүүсийн хувьд их хэмжээгээр фруктоз гэж нэрлэдэг байгаа энэ чихрийн нэг төрлийг их хэмжээгээр бие рүүгээ оруулаад бие рүү н ороод ирэхээр үүнийг одоо цааш нь шингээж чадахгүй гидсэнд нь удаан хэмжээгээр байгаад байгаа учраас гидсэн дүүрээд одоо нэг усандаа тэрийг боловсруулж байгаа юм болохоор гидсний бичил биетүүд зөвхөн дангаараа тэрийг боловсруулаад гидсэнд нэлээд удаан байгаад байгаа гэсэн. За тэгээд ийм хүн дээрэс нь сүүг бас одоо юу яаж чаддгүй шингээж чаддгүй бол бүр одоо милкшейк уух юм бол бүр л шинж тэмдэг нь ихсэн нь шүү дээ. Сүүн дээр аваад үзэхээр мөн л ялгаагүй сүүнд агуулгаддаг юм чихэр байгаа. Сүүний чихэр гэж нэрлэж байгаа тий. Лактоз. Тэгэхээр лактозыг задлах монгол хэл дээр лактаза, англи дээр болохоор lactase гэдэг ийм фермент буюу энзим байхгүй хүний хувьд сүү уухаар гидсэн дүүрээд тэгээд шинж тэмдэг илэрдэг. Сүрэг шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр сүүгч боловсруулж чаддгүй, дээрэс нь фруктозыг ч боловсруулах боломж муутай болчихсон энэ хүн сүү, жимс хоёрыг холцсон тэр юмыг хэрэглэнгүүт одоо жинхэнэ гидсэн гүйлгээд гидсэн дүүрээд бүр юм жирэмсэн хүн шиг болоод энгийн байдлаас ихсээд байгаа болов тэр хүний хувьд энэ хоёр хоол хүнс зохицохгүй байгаа учраас ингэж байгаа. Тийм болохоор одоо яг ийм хувь хүн рүү чиглэсэн тухайн хүний онцлогийг харгалзсан хоол хүнсний талаарх мэдлэг бас чухал болоод байна. Ямар орчинд өссөн, ямар гентэй, за тэгээд ямар хоол хүнсийг задлж чаддаг, чадахгүй вэ гэдэгт дээр нь тулгуурлаад хоолны үл зохицол яригдчих байгаа байхгүй. Бусад тохиолдолд бол энгийн одоо эрүүл хүн гидсэнд агуулгадж байгаа, амны хүндэд агуулгадж байгаа тэр хоол боловсруулах эрхтэнд тусалдаг эрхтнүүдээс ялгарч байгаа фермент нь хэвээ. Ямар нэгэн асуудалгүй хүмүүсийн хувьд болохоор хоёр төрлийн хоол хүнсийг хоорондоо зохицдоггүй байсан ч гэсэн хэрэглэсэн ч гэсэн ийм сүрэг шинж тэмдэг тэр болгон илрээд байхгүй айтаахан зохицуулаад ингээд цааш нь явуулчихдаг. Яг тэр хүмүүсийн дунд одоо ингээд бид нар мэдээллийг авахдаа хит их айдас үүсэхгүй. Хоолыг бид нар ингээд хит стресстэй ч юм уу эсвэл хит ингэж нөгөө яана гэж идэх юм бол тэр чинь харин эргээд бас хүний биедтэй хоол боловсруулах стресс үүсгээд одоо шингэх процесс ч гэсэн нөлөөлж болох учраас идэх үедээ гоё аз жаргалтайгаар тий гоё аппетиттай ингээд идэх юм бол тухайн хоол хүнсний шингэлт хүртэл ингээд сайнаар нөлөөлдөг. Тэгэхээр одоо ямар нэгэн зүйлийг ингээд
Баундрын давтамжтай ингээд идээд ах юм бол жишээлбэл өглөө болгон тагийг одоо тий нэрсээ ингээд холиод идээд ах юм бол ч байгаа нэрснээс бид нар антиоксидантыг бага авсан ч гэсэн өдрийн хоолн дээрээ тэрийг өөр зүйлээс ингээд дөхөд авч идэх боломжтой гэсэн. Тэгэхээр бид нар хоол хүнснийхаа нэр төрлийг аль болох олон байлгаад альва хоол хүнсийг ингээд стресстэй за одоо ингүүл ингэж байх тэгвэл тэгчих байх гэлгүйгээр зохицуулаад давтамж болон хэмжээн дээр анхаарал идэх юм бол ямар ч асуудал байхгүй гэдгийг бас ингээд дандаа санаж явна зүг юм шиг санагдсан. Хэрвээ ямар нэгэн сүрэг шинж тэмдэг илэрч байгаа бол өөрийгөө бас чагнах хэрэгтэй тийм ээ. Яагаад гэвэл хин нэгэнд зохицоод байгаа хоол хүнс чамд зохицохгүй байгаа бол тэр бас өөрийнхөө биеийнхээ тэр өгж байгаа дохиог маш сайн сонсох хэрэгтэй. Нэгэн болохгүй байгаа учраас өөрт нь зохицохгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхгүйгээр зүгээр гэж хэлсэн юм чи зүгээрээ гэд нөгөө их хэмжээгээр идээд иж бас болохгүй. Өөрийгөө маш сайн чагнаж надад юу зохицож байна? Надад юу зохицохгүй байна вэ гэдгийгээ бодолцох хэрэгтэй. Хүнсний зохицол дээр бас нэг бидний нэг жоохон анхаарах ёстой зүйл нь юу байдаг вэ гэхээр Азийн орнууд ганцхан Монгол гэхгүй би Солонгост амьдарч исэн одоо яг өөрөө ингээд нэгдэрээ харж байхад тэнд нөгөө нэмэлт амин дэмийн хэрэглээ айгу өндөр байдаг. Жишээлбэл одоо мультивитамин ч юм уу эсвэл ч юм уу кальц ч юм уу тийм амин дэмийн хэрэглээ айгу өндөр байдаг. Их дэлгүүрийнх нь ингээд одоо тийм нэг тасалт нь ингээд дандаа амин дэмүүд айгу өндөр байж байдаг. Тэгээ манай Монголд ч гэсэн хүмүүс ингээд амин дэмийн хэрэглээ айгу өндөртэй болсон байна гэдгийг би очих хондоо анзаарсан байхгүй. Тэгээд энд болохоор бид нар одоо хичээл дээр үзэхдээ ч тэр эрүүл мэндийн тий ажилтнууд дээр нь хоол тэжээлийн мэрэгчлэнүүд зөвлөхдөө эхлээд шинжилгээ хийж үзээд тухайн хүний биед ямар амин дэм эрс бодсон байна вэ гэдэг дээр нь үндэслээд ямар амин дэмийг хэр хугацаанд ямар тунгаар уух вэ гэдгийг одоо ингээд оруулж бичиж өгдөг ийм баггүй. Тэгэхээр би энэ дээр юуг анхааруулах гэдэг нь вэ гэхээр одоо жишээлх юм бол ямар нэгэн эрс бодисыг хит их хэмжээгээр авах нь эргээд нөгөө талдаа зарим эрс бодисын одоо шинжилгээнд муугаар нөлөөлчихдөг. Жишээлх юм бол айрыг бид нар хит ихээр авах юм бол зэсийн дутагд үүсэх эрсдэл нь нэмэгдчихэд. Нөгөө талдаа кальцийг бүр ингээ хит их хитгүүлэн авах юм бол магн болон төмрийн шинжилэлтэнд нөлөөлдөг. За төмрийг хит ихээр авах юм бол бас царийн шинжилэлтэнд нөлөөлдөг. Гэх мэтчлэн ийм бас одоо сөрөг гүр дагавар гэх юм уу байдаг учраас амин дэм эрс бодисыг хэрэглэхдээ болох жоохон болгоомжтой байвал зүгээр юм болоо гэж бодож байна. Тэгээ энэ тал дээр бас ингээ санууч хэлхийг хүссэн юм аа. Хоёлаа энэ подкаста бэлтгэхдээ судалгааны ажлууд нэлээд харсан тий. Хоол хүнсний зохицол, үл зохицлын талаар. Тэгэхээр энэ судалгааны ажлуудыг харж байхад чамд сонирхолтой санагдсан эсвэл гоё санагдсан тийм зохицол юу байсан бэ? Надад хүүхдүүд дээрээ айгүй хэрэгжүүлж болмоор айгүй гоё санаа байсан. Тэр нь болохоор үзээлцгэнийг шоколадтай хамт хэрэглээ. Тэгэхээр нэгдүгээрт амтны талаасаа ч гэсэн айгүй гоё зохицол болно. Хоёрдугаар гэх юм бол шин тэжээл талаасаа ч гэсэн ашигтай хувилбар болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүдтэй гүзээлцгэнийг эсвэл шоколадын дуртай хүүхд байлаа гэж бодъё л доо. Тэрийг ингээд нэг нүд шоколад өгснөөсөө илүүтэйгээр тэр нүд шоколадаа хайлуулаад хоёр гүзээцгэн дотор нь дүрээд өгөх юм бол нэгдүгээр нь амтныхын хэрэглээг бага хэмжээгээр бууруулж өгнө. Тэгээд шоколад чинь бас кофеин агуулгадж байгаа тий. Хит их хэмжээгээр өгөх юм бол хүүхдийн тархины хөгжил сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учраас тэр кофеины хэрэглээг бууруулангаа ачтай чанарыг нэмээд амтныхын хэрэгцээг хангах боломжтой айгүй гоё хувилбар байна гэж бодсон. Тэгээд одоо гүзээлцгэний удирдал дуусгаас өмнө газ хүүхдүүдтэй тэгж хийж өгье гэж бодоо суужлаа. Таны хувьд юу байсан бэ? Миний хувьд саяны чиний хэлсэн дээр бас нэмэхэд тэгээ хүүхдүүд маань бас эслэгээ авчиж чинь тий гүзээлцгнээсээ эслэгээ авна. Витамин С-г бас авна. Надад ч өстой гоё санаа байна. Хоорондоо ингээд гоё амт нь гоё зохицдог болохоор. Миний хувьд кофетэй холбоотой юунууд олж харсан, судалгаанууд олж харсан. Жишээлбэл кофег 6 гавтаа хэрэглэх юм бол энэ хоёрын
кофеноос орж ирж байгаа, цагаан ганаас орж ирж байгаа ашигтай чанарууд нь бие биенээ дэмжих юм билээ. За тэгээд кофе цагаан гаатай амт нь онцгүй гэж бодож байгаа бол кардамом бас нэмж болно. Тийм болохоор нөгөө туукт аялж байгаа хүмүүс кардамомтой кофе ууж үзчихсэн баг тий. Тэгэхээр энэ хоёрын зохицол нь зөвхөн амтнаас гадна цаанаа бас хүний биед ашигтай болж хувирах юм бэлээ. Тэгээ би нөгөө кофений дуртай болохоор бас кофений талаар нэлээд харсан байхгүй. Тэгээ би cinnamon нэлээд их хэрэглэдэг хоол хүнсэндээ. Тэгээд ялангуяа хүүхдүүдтэйгээ бейкинг хийж явахдаа жигнэн хийхдээ ч юм cinnamon нэмэх дуртай. Ягаад тэгэхээр cinnamon дээр маш сайн судалгаанууд байдгийн. Одоо өндөрчний олон уйланхаад хам шинжтэй хүмүүс эмэгтэйчүүд байх юм бол cinnamon яаж тусалдаг вэ гэхээр цуснд одоо эргэлдэж байгаа цусны глюкозыг бууруулахад түшинг нь бууруулад эс рүү шилжүүлэхэд туслана. За тэгээд илүүдэл жинтэй хүмүүс байх юм бол cinnamon хэрэглэж байгаа юм бол сайн гэд. Тэгэхээр би cinnamon бас гэртээ хэрэгэлдэг гол нь гоё үнэр амт оруулдаг учраас. Тэгээд заримдаа би гэрээсээ кофе бэлдэж гарахдаа cinnamon дээрээс нь ингээ нэмээд гарчихдаг байхгүй амархан уухад амархан учраас. Тэгээд би энэ кофетэй холбоотой судалгааг бас уншиж байсан чинь cinnamon кофе хоёрын зохицол бусад одоо зохицолтой харьцуулга тийм ч сайн биш юм билээ. Тэгэхээр би одоо cinnamon дээрээ кофен дээрээ cinnamon нэмсний оронд бейк хийхдээ ашиглаад кофего юутай хэрэглэх вэ гэхээр coconutтай их сайн зохицсон юм билээ. Тэгэхээр би кокосны сүүтэй уух дуртай кофего. Тэгэхээр тэр зохицол болж байгаа юм. За тэгээд миний сайн хэлсэн жинжа, цагаан га, кардамом бас кофетай их сайн зохицно гэж энэ судалгаан дээр харуулсан байна лээ. Тэгээд бас кофен дуртай байгаа хүмүүс энийг бас туршаад үзэхгүй юу? Тийм мэдээд авахд бас гоё сонирхолтой. Тэгээд амтны хувьд ч гэсэн би туршиж үзэж байгаагүй юм байна. За тэгээрээ туршиж үзээд аль нь таалагдах нь, кардамом таалагдах нь, цагаан га таалагдах нь. Тэгээд хоёлоо бас кофений талаар подкаст хийвэл илүү гоё сонирхолтой подкаст сэдв гарчих болов уу гэж санагдчихэв. За тэгэхээр хоёулаа өнөөдрийн энэ подкастн дээр хит хитэн зөвчлүүдийг ярьлаа шүү дээ. Энийг хоёулаа нэг жоохон гацаад дүгнээд хэлвэл зүгээр юм болов уу гэж бодож байна. За тэгэхээр хоол хүнсийг ер нь бид хэрэглэхэд аяндаа дангаараа ганцаараа жишээ нүүрс ус, уураг, өөх тос гэж орж ирэхгүй. Ер нь энэ бүгдийн холилдсон хэлбэрээрээ хүний ходоод руу орж ирдэг юм байна. Үүнийг зохицуулах чадвартай юм байна гэдгийг ойлголоо. Үүнээс гадна тухайн хүний онцлогийг бас харгалзах хэрэгтэй. Тухайн хүн жишээлбэл ямар нэгэн үл зохицолтой бол хоёр хоол хүнсийг хооронд нь хамтд нь хэрэглэхэд тэр хүнд сөрөг шинж тэмдэг илрэх боломжтой гэдэг талаар ярьлаа. За бас хамгийн эхлээд номой маань танилцуулсан хоол хүнсийг хооронд нь зохицдог, хоол хүнс хоорондоо зохицдог ийм тохиргоо гэж байхад зохицдгүй, өөрөөр хэлбэл хоорондоо нэгнийхээ ашигтай талыг нь хааж блоклдог ийм хоол хүнс байна гэдэг талаар бас үзлээ. Тэгээ хамгийн гол нь айхгүйгээр хоол хүнсээ өөрийнхөө биед ямар шинж тэмдэг үзүүлж байгааг анзаараад ингээд хэрэглэх юм бол асуудалгүй гэдэг талаар бид өнөөдрийн подкастаараа ярилцлаа тийм ээ. Тэгэхээр хоол хүнсийг бид нар зөв зохицуулж идснээр тухайн хоол хүнсийн дагуулж байгаа шинж тэжээлийг илүү сайн шингээж авах боломж нэмэгдэнэ. За ингэснээр бидний дадлаа сайжрах нь байна. Ямар нэгэн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно. За мөн ямар нэгэн эрс бодис амин нэмийн дуталд орох эрсдэл нь бас буурдаг байх нэ. За ингээд өнөөдрийн бидний хамгийн анхны подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан бүх сонсогчдод баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа дахин уулзцгаая. За түр баяртай. Баяртай.